За өнөөдөр хэлцүүлэгт ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргээд ахын баяр арчлын баярын мэндийг хүргэе бүгдээнд. За ингээд миний хэлэх үг бол одоо ер нь ихэнх санаанууд гарчлаа. Тэгээ Германы эрдэмтэн Мюллер хэлсэн үг байдаг шүү дээ. Арчлал гэдэг чинь ард түмэн ялахыг хэлдэг юм аа. Ард түмний засаглалыг хэлдэг юм аа. Энэ өрсөлдөөний адил тэнцүү байдлын гэсэн хоёр зарчимтай гэж үүдэг. Тэгэхээр бид нар дэлхийд арчилсан Монгол гэдээ ярьдаг. Одоо арчилсан Монгол гэдэг үгээ болмоор олчихжээ. Тийм ээ? Арчилсан гэж хэлэх одоо бид нар ирэхгүй болж бид нар 90 онд арчилсан хувьсгал хийлцэн хүнийх нь нэг нь би өөрөө. Тэгтэл одоо бид нар арчилсан оронд амьдарч гин гэх үндэс байхгүй. Одоо яадгүй зарим нь хүнжил дотроо хуулийг засчин. Хэн дуртай л одоо бид нарыг л яаж хааж боогдуулж хааш нь хавчих хавцал руу яаж онох уу гэдэг хуулийг л зохиодог болсон. Тийм ээ. Одоо Улаанбаатарт бид нар амьдарч байгаа одоо бидний ирэх та нар хангагдаад байна гэж үздэггүй. Би бол өстой Улаанбаатарт амьдарснараа бид нар улсынхаа нийслэлд байгаагийнхаа хувьд хүний ирэх ямар ч талаараа бид нар хангагдаагүй. Одоо яадгүй машин барина торгуул. Алхаад явна гацаа. Өвөл гараад явна утаанд дугаартаад өгнө. Эрүүл мэнд, боголоо усрал одоо бүх талаараа бид нар энэ Улаанбаатарт байгаагийн хувьд хавчигдсан л байдаг. Тэгсэр нэ одоо хөдөөний малчид ямар жаргалтай юм бэ? Төр нь бүх юмын дагчин. Татварын төлөөд өгчин, нийгмийн даатгалын төлөөд өгчин, өөтө хоршоо байгуулаарэ гэх хэдэн зуун саяар навчаад машин аавна уу, аялаад явна уу, яана уу хамаа авахгүйгээд мөнгөний таргаад өгчдөг болсон. Улаанбаатарт байгаа бид нар болохоор зэрэг хаашаал гიშгэн би галтраад унтсан ч хогчин гэд торгуул ирнэ. Тийм биз дээ. Тийм л нөхцөлд байна. Инхээр одоо энэ хуулийн талаар ерөөсөө юу байна? Татварын торгуул, гүй тийм ээ. Одоо машины шин номер нь хүртэл амар үнэтэй юм нэстэ Улаанбаатарын номер чинь. Тэгсэн биз дээ. Улаанбаатарт машин авал өндөр үнэтэй номер аавна. Тэгээд Улаанбаатарт амьдсны татвар гэдэг чинь бүр өндөр. Нөө машиных бидний чи одоо хөдлөх бүх юм. Торгуулийг бол амар. Одоо тэрийг бол бүрээс ярих. Инхээр зэрэг одоо энэ бид нар энэ зөрчигдсөн эрхийн эдлэхийн тулд яах вэ гэхээр одоо дэлхийд арчилсан Монгол гэдгээс татгалзуул яадгийг. Яагаад татгалж яах гэхээр Монгол ардын хувьсгалт намын энэ айхтар хавчлага төрөмгийлэлд бид нар бүр амьдарч чадхаа байсан учраас арчилсан хувьсгал ялсан бид нарыг эцэст бидний арчилсан хувьсгал байгуулж ард түмний эрх чил одоо байран одоо үнгүй авлаа, малаан үнгүй нийгэмслүүллээ тийм үү? Ингээ бүх амьдрах эрх чөлөөг нь олгоод гадагшаан дотгошон явах эрх чөлөө үг хэлэх үжил бодлоо бүх эрх чөлөөг нь өгсөн хэрнээ бид нар яасан? Эргээд бид нар өөрснөө юу яасан шүү дээ. Ууланд очиод хуйлтайгаа үндсэн хуйлтайгаа хамт бид нар ууланд гიშгэлцсэн шүү. За энэ эрхэл бид нар сэргээж авахыг хүсье. За